ура сайн байна уу? Тэгэлний сайн байна уу? Нэрэл Залуу байна. өслөн байна. За хоёр дахь дугаар эхэллээ. Эхлэх гэж юм уу ядар. Яа энэ хийх юм уу юм бэ? Тэгээс яг гол нар Харин уулын ардар орлоо. За миний ярих алдартан болохоор алдарт Селена Гомес. Хатуу хочилттай шулуун зам халуун наранд хөл улайдам төөнөх үдийн нарны чанх дор дуут тахио хангинуулсан тэрэгнүүд жирээтэл өрсөн лего тоглоом шиг игнэн зогсно. Энэ л үеэр бяцхан охиныхоо тавг хоолны төлөө замын хажуугаар өдөржин алхаж хөлсөө урсхангүйсээр хүмүүсээс хитгэн ширхэг цэд гуйж яваа эмэгтэй дүр нүдэнд бүртгэлцэн үзэгдэж дурсамж дотроос ургана. Тэр хүн бол миний ээж. Ээж минь намайг 16 настайдаа үлгэдэж авсан. Тийш нэр угаасаа амир их төрсөн гэж ярьдаг байхгүй юу? 16 гэдэг чинь бас л ер нь нилээ ээж нас нэлээд алдартай шүү дээ гомсээ. За тарчигхан амьдралтай хосууд охиноо 5 настай байхад нь халуун ам бүлийг 2 болгон хувааж өөрсдийн зам мөрийг хөөсөн юм. Ер нь хараад хад ихэнх эцэгхэн салсан хүмүүс байгаа тий. Уншиж байгаа юмнуудыг хараад хад тийм нэг эцэг ихэн салсан болохоор нөгөө сэтгэл хувьд бас айгүй өөрчлөгдөд эхэлчихэж байгаа байхгүй. Тэд салцгаасан Техас мужид заримдаа ган төмөрч хайлам халуун болдог. Ээж минь хөлс дааварлан урсахч охиноо хоосон хонуулахгүй тул бүхнийг умартан зүтгэнэ. Би гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг өгүүлсэн юм биш л дээ. Учир нь ээж аав хоёрыг салахад жаахан байсан учраас дурсамж төдийлөн их үлдээгүү. Харин ээжигээ харах тоолонд өрөвдөх сэтгэл төрхтэй зэрэгцэн дотроо ихэд шаналж энэ нь тун удалгүй бохимдлаар солигдно. Тэр эмэгтэй уралдаан тэмцээн болгонд охиноо оролцуулахыг хичээдэг байв. Түүний уйгахгүй зүтгэл хөлсөө туслуулан ажилласны хүчинд Барни болон түүний нөхөд нэртэй үзүүлбэрийн шоутай гэрээ хийснээс гадна 2 жилийн турш Гиана хэмээх дүрд тоглосон. Харин 3 жилийн дараа Walt Disney компани Ханна Монтана жүжигийн дүрд тоглож өөр 2 шоунд дүр авч чадав. Ханна Монтана юу? Юу лээ? Амар сонсчихсон. Жоо махт амар алдартайсан гэдэг шүү. Доонууд нас амар алдартай. Би өөрийнхөө болон ээжийнхээ төлөө зогсолтгүй хичээсээр л байлаа. Тарчигхан амьдрал руугаа эргэн очиж замын хажуугаар хөлсөө туслуулан мөнгө гуйж яваа ээжийнхээ дүрийг дахин харахыг хүсээгүй юм. Ердөө 16 настайдаа Hollywood Records-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж хамтлагтаа дуулж эхлэв. Ийхүү шоу бизнесийн ертөнцид ихэнх хүмүүсээс эрт хөл тавьсан ч гэсэн сэтгэл готрал, эрүүл мэндийн асуудлууд намайг тойрч гарсангүй. Олон жилийн турш завсарлага авалгүй хөдөлмөрлөх явцдаа бие махбод сэтгэл зүйг үргэлж шаналгасаар ирсэн хүйтний харшил болох чонон хөрөс өвчнөөс үүдэлтэй сэтгэл готралд орвоо. Чонон хөрөсөөс болоод сэтгэл готрол орчих юм. Тийм байдаг юм. Зүгээр нэг өвчнөөсөө болоод сэтгэл. Тэрнээс ш. Яг энэ өвч нь бол чонон хөрөс ч одоо Монголд бол тэгтээ илбэг үстэй. Амар их штэ. Тийм хаймар. Тийм хүмүүс ч нэг чонон хөрөс гэдэг ингээд том ингээд туурчтай юм шиг үлээ хаа. Тийм. За үгээрч зогссонгүй 2 туйлд эмгэгтэй болсон нь нэрмээс болсон. Тийш тийм Селена Гомес ч тийм 2 туйлд эмгэг тэгээ бас нөгөө нэг ямар өвчмөл ер нь жоохон бие муу юм шиг үлж байна. Гэхдээ бие муу зүйл л. Хүмүүсийн нэрэнд хэдийнэ од олоод галалцаж яваа эрч хүчтэй дуучин охин үзэгдэнэ. Гэтэл миний гэрэл бөхөөд эхэлчихсэн байлаа. Үүнээс болж 2016 онд эхлүүлсэн аялан тоглолтод дундаас нь цуцалж мэдээж амар байгаагүй. Бусдын өгсөн итгэл найдвар хүндлэлийг үгүй хийхдээ далавчаа хамт яаж уншаад байгаа юм. Тэр наран дамир анхаарал төвлөрөөд байна. Бусдын өгсөн итгэл найдвар хүндлэлийг үгүй хийхдээ далавчаа хамт тайрчихсан мэдрэмж төрнө. Гэхдээ би ямар их ганцаардаж байсныг тэд төсөөлөхгүй л дээ. Тайзан дээр гарахын өмнө гараад дуулж байх үед дуусаад хөшигний ард амарч суухад ч гэсэн сэтгэл төгссөн хэвээрээ л байлаа. Тэрхүү айдас дотроос минь багаар идэж яг л ээжийн бусдаас тариачилж явсан мөчүүд охиноо өнөөдөр хоосон хонуулчхал яах бол гих
зовингүй сэтгэл төрж байсан нь адил нэгэн шугамд давхцаж байх шиг санагдаж байлаа. Тийм ээ, надад завсарлах хэрэгтэй байлаа. Үгүй бол би эрүүл мэндэ золиослж их үр хоёр дахин хагацал амсаж мэдгээр байсан юм. Үүнийг огтхон ч хүсээгүй тул аялан тоглолтоо цуцалсан нь зөв шийдвэр болсон юм. Өөрийнхөө эрүүл мэнд бусдын хайр хүндэтгэлийг хадгалж үлдэхийн тулд заримдаа завсарлага авч байх хэрэгтэй. Би эрүүл мэндийн хувьд багагүй бэрхшээлийг туулж балчир наснаасаа хагас өнчрлийг амссан. Түүнийгээ бусдаас ч нуудаггүй. Одоо ч гэсэн өөр тулгарсан эрүүл мэндийн асуудлыг бүрэн гүйцэд шийдэж чадаагүй л байна. Харин нэг зүйлийг сайтар ухаарсан. Цаашид ямар ч асуудал гарсан зоригтойгоор даван туулахад бэлэн. Учир нь яг одооноос намайг хайрладаг, эрүүл саруул байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсдэг тэдгээр хүмүүсийн төлөө өөрийгөө би хайрлана. Бусдад Селена Гомес хэн болохыг батлах шаардлага байхгүй. Заримдаа завсарлага авч өөрийнхөөрөө амьдрах болно. Уншигч танд хэтэрхий амиа хичээж буй мэт санагдаж байна уу? Гэхдээ хүн бүр өөрийн үзэл бодолтой. Тиймдээч та бүхэнд өөрийгөө хайрлаж зарим үед завсарлага аваад амар тайван тэнгэр ширтэж зүлгэн дээр хөвтгийг санал болгож байна. Өөрийгөө хайрлаж өөрийнхөөрөө амьдарч сурах нь тийм ч буруу зүйл биш. Учир нь баг балчраас өдийг хүртэл туулсан амьдралд эрүүл мэнд хүнд үед надад гэрэл гэгээ тусгаж байсан ээж минь хамгийн чухал байсныг ойлгосон юм. Сэтгэл зүрхийн минь бүхий л хайрыг халуун дулаан хэлчээрээ өвөртөлж авсан тэр хүн надад үүнийг зааж сургасан билээ. Ээж минь бяцхан охиныхоо сахиусан тэнгэрнэ. Тэр хүн л миний авьяасыг анхлан олж хараад бүхий л чадлаараа дэмжиж тусалсан. Харин одоо би дэлхийд алдартай дуучин Селена Гомес болсон. Энэ нь ээжтэй минь салшгүй холбоотой. Авьяас чадварт минь үргэлж итгэсээр ирсэн тэр эмэгтэй надад хүн байхын олон үн цэнтэй зан чанарыг зааснаас гадна өөрийгөө хайрлах ухаантай хамт төрүүлжээ. Хамгийн хүчирхэг бүсгүйн төлөөлөл бол миний хувьд миний ээж. Бурхан минь, би ээжтэй маш их хайртай. Тийм одоо нэг тэр нөгөө сэтгэл хоёр туйлт гэдэг дээр одоо жишээлбэл юу гэдэг хоёр туйлч амар хэцүү гэсэн юм. Одоо ингээд хэд хоног тэр чинь нэг хүнд хөнгөнөөсөө ингээд дээшлэл яв тийм ээ л да. Тэгвэл хамгийн хөнгөн жишээлх юм бол одоо нэг 2 хоног моног аюу айтайхан ингээд зүгээр энгийн амьдарч байгаа л тэгэл яг тэрнтэйгээ адилхан хугацаагаар ч юм ингээд гутраад эхэлнэ. Бүр ингээд газар дор ортлоо гутардаг гэж. Тэгээд дахиад тэр дахиад гайг болчих. Биш ээ. Хоёр туйлт гэж гутардаг гэсэн өөр хүний амьдралаар амьдардаг үстэй. Үгүй. Тэр чинь стик цуваагдлаа болчих байхгүй. Хоёр туйлч юм болохоор нэг нь хөөрл, нэг нь гутарх байхгүй. Энэ хоёр ингээд зэрэгцэж байдаг гэсэн үг. Яг нэг одоо уг нь бол яг хэвийн энгийн хүн бол яг ингээд дундчил байх хэрэгтэй мэн л та. Тэнгүү тэр хүмүүс маань болохоор нэг юмд бүр хитрхи их баярлж ингэж хөөрдөг. Тэгээд тэрнтэйгээ ингээд удаан хугацаанд явдаг. Тэнгүүтлээ нэг бол бүр гутраад тэгээд тэрнтэйгээ бас адилхан юм удаан хугацаанд явдаг. Тэгэхээр ер нь бол яг тэрийг туулж байгаа хүнд бол яг аюу хэцэл ах. Ер нь бол өөрийгөө яг давж гарахаа. Тэгэхээр тэнгүүт бас өөр амар хүчтэй мандаа хүчтэй тийм ээ. Энэ болгоны ингээ ойлгоод авч байна. Ээж насаа айгу мандаа хүн байна. Тийм ээ. Өөрийг дэмждэг. За. Баярлаа. За энэ донд нөгөө миний краш явж исэн. Би тэгээд мэдээж крашийн талаар ярина. Тэр хүн маань болохоор нөгөө краш. Тий. Би ч нөгөө аюу санаа штэ эмэгтэй хүмүүс амар хөөрхөн харагдаад ангууд нь. Гэхдээ тийм яаж юм хөөрхөн бэ? Эмэгтэй хүн байтугай эмэгтэй хараад дурлахаар тий амар юм зэглэнтэй амар юм царайлаг тий. За тэр хүн маань болвол Чарлиз Терон гэдэг ийм Холливуудын бас алдарч жүжигч юм байгаа. Тэгээ би энэ жүжигчнийг болохоор нэг Snow White and Huntsman гэдэг нөгөө кинон дээр Тоор ахтай минь хамтарч тоглодог. Тэгээ тэр кинонд аягүй дуртай би. Тэгээ тэр киноны нэг юм яг муу санаат нь болдог л тоо. Гэтэл тэр гарч ирж байгаа ингээд өмсцэн хувцас, даашинз, плаж тэг нэг юм шар юмнуудаас ингээд үүсээд юм яг ингээд бүрдээд гараад ирдэг хөөе. Тэр нээр. Тийм тэгээд нэг таль мэлтэй тий. Mirror гэдэг тэр цасан гооштой юм. Лада ихтэй дүүн нэлээ гоё. Дүүн юун дээр тоглолоо бас. Emily Blunt гэдэг хүмүүсийн хамгийн сайн мэддэг нөгөө Prada-аар гоё сэрж болно юм шүү дээ. Одоо хоёр нь хийгдэж байгаа. За. Тэрний туслагт нь тоглодог байхгүй юу? Улаан устай эмэгтэй. Биш шүү дээ. Үгүй. Чи хоёр өөр жүжигч яриад дээ. Мөн. Биш тэр эмэгтэй тоглодгүй яа. Биш ээ. Prada-аар гойсон шулмын гол дүр нь биш.
гол дүрийн тэгээ эмэгтэйхэн туслахтан тоглодог. Барьчи. Барьчи гинэсээ. Барьсан шүү. Тэр бол Emily Blunt мөн. Биш ээ, тэр эмэгтэй ч өөр. Тэр нэг бас Quiet Place дээр бас тоглодог. Царин авч ирэх. Яг алдах гэдэг амсаад байна. Уус ч алдсан. Мөн гэдэг чинь мэдлгүй дээ. За. Charlize Theron цанхахгүй өрөө гинэ. Зарим үед цанхахгүй байшинд амьдардагч болоосай гэж бодож исэн үе танд байдаг уу? Гадаад ертөнд тэр шилэн орчинд тодорч харагдахаас бус эрхчлөг боомлж байглаас тусгаарлах мэдрэмжийг сэтгэлдээ нь оршоож буй бухимдуулах явдал тохиолдсон байж мэдхий. Гэвч амьдралд хаалт заримдаа хэрэгтэй болдог. Хүйтэн жавар хургаж хүчтэй салхи хүлээсэн цонхохгүй байшинд тав тухгүй аж төрхийг хэн л хүсгэвтэй. Миний амьдралын эхлэл тулж өндийнхөд хэцүү өдрүүд яг л тийм цонхохгүй байшинтай төстэй байлаа. Давчтмаар тийм л байсан л ахалтай тий цонхохгүй өрөө гэж төлөөлүүлж юм ихээр тий. Багада шар өвчин тосож ихээхэн хэмжээгээр антибиотик хэрэглэснээс болоод үүдэн шүднүүдээ ахуулж байв. Иннээс болоод ахлах сургуульдаа бусдад шоглуулж хүүхдүүдийн инээд доог болно. Удалгүй үүдэн шүднүүдтэй болж сургуульд ирэх асуудал намжиж эхэлсэн боловч гэр бүлийн байдал асар хурдтай уруудсаар гүн ангалын ирмэгт ирсэн байлаа. Ахлах сургууль гэхэр чин өсвөр насндаа гэсэн үг шүү дээ. Энэ нь бол хин нэгэн урт төмөр тулгуураар жаахан хөшөөд орхивол манай байшин ангалын гүн рүү ойчиж бут үсрэхэд тун ойрхон байсан. Фермер аав минь архинд донтох өвчтэй. Тэр хүн архи уусан үедээ ээж бит хоёрыг зодож дарамталдаг байлаа. Гинэ. Эхнэр хоёр зоддог байсан. Бай. Хүлжүүрхсэн оюун ухаанд нь мангасууд цуглаж, бусдыг тамлаж зугаацна. Харин энэхүү харгас зугааныхан бай ээж бит хоёр. Заримдаа аавыг тусгаарласан өрөөнд оруулж ганцаараа согтуурхаж суухыг нь харгасан гэж үснэ. Надад ямар нэгэн цонх тусгаарлалт хэрэгтэй байсан. Нэг орой авга ах гэрлээ уцтаад аавыг согтуу очиж байгаа гэдгийг анхааруулсан. Би ч муу юм болохны гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн. Тун их айж байлаа. Согтуу ухаанаар гэрийн босгод авсан эцэг айдсаасаа болоод бэмгэнтэл чичирч байгаа охиноо шуудхан алгадаад авлаа. Дараа нь ээжтэй муудалцав. Тэрнийг занчхаар сүр үзүүлж хашигчиж гартаа байрсан бууга ив хавгуус авчиж байв. Хизээ мүдгүй гохтарчхан юм шиг л санагдана. Би арай хийж зүхтэж угаалгын өрөөндөө ороод хаалгыг нь төвчлээ. Онгойлохгүй хичээн дотроос нь түлхэж идэл хан туурга дөрөгтөл буун дуу гурамтаа хадав. Ээж минь бяцхан охиноо хамгаалахын тулд өөрийнхөө буугаар хаалганы цаанаас биднийг замжисан аав руу буутаж гарчээ. Ээж наавын алчиж. Аав маань ингэж нас орсон юм. Шүүх хурал болвоо. Аргагүй хамгаалт байсан нотлогдож ээж минь ял авсангүй. Гэхдээ л ир нөхрөө бодчихсан тэрэн цэцтгэлийн арилшгүй шарах үлдсэн нь тодорхой. Ээж намайг өөршгөө амьдруулахыг хүсэхгүй байна гэсэн. Тэгээд яв өөрийнхөө мөрөөдлийг хөө гэж хэллээ. Би 16 нас хүрэхдээ нуруулаг царайлаг нэгэн болж өссөн байлаа. Тиймээс Италиас ажлын санал авч загвар өмсөгч болохоор Милан хотыг зорив. Тэнд байх хугацаанд загвар өмсөгч миний хийх ажил бишээ гэдгийг ойлгосон. Харин багадаа бүжиглэх дуртай өөрийгөө бүжигчин болсноор төсөөлдөг байсан тул гэртээ харилгүй Нью-Йоркод болох загварын шоуны үеэр очсноор тэндээ үлдэж дөнгөсөн. Анараа би нэг юм мэдээлэл уншиж байсан юм. Нэг балетэр хичээлдэг гэсэн юм лээ. Тэгээд гэмтэл аваад тэг гэмтлээсээ болоод нөгөө балетаа ингээд ялчгүй орхихоор тийм яасан юм лээ. Нью-Йоркт үлдсэн. За ингээд балетын сургуульд орлоо тавьчихсан. Мөрөөдөлтөө хүрэх энэ л жимдээр зогсож явах хугацаанд найзынхаа гэрийн зойрны давхарт цонхохгүй өрөөнд амьдарч байлаа. Шүн хүйтэн хүснээрээ хооллож чадахгүй, дээр нь бас даарснаас болоод дутуу нойртой харанхуйг өнгөрөөнө. Гэтэл багадаа авсан өвдөгний гэмтлээс болоод цаашид бүжиглэх боломж болчихов. Өвдөгний гэмтэл гинэ. Ингээд мөрөөдөлгүй, мөнгөгүй, цонхохгүй өрөөнд амьдарч байгаа би сэтгэл санааны гүн хямралд орхон тэр хүнд өдрүүдийг арай хийж өнгөрүүлж байлаа. Ядаж цонхтой өрөөнд нэг ч хоног болов амгалан нойр авсан гэж үснэ. Нэг удаа ресторанаас талах хүртэл хулгайлж байв.
Эннээсээ ичээж энэ явдлаа бусдаас нуух шаардлага алга. Амьдрал минь тийм л байсан. Ээж маань надад Өмнөд Африкаас мөнгө шилжүүлэх боловч Америкийн иргэн шилгүү тул заримдаа тэр мөнгийг банкнаас авч чадахгүй үеч гарна. Америкийн иргэн шилгүү гэж гэхээр одоо нөгөө ерөөхдөө нөгөө ямар ч юм нөгөө оршин суух юм боломжгүй. Гэхдээ нууцаар байсан гэсэн үг. Тийм л юм л үү? Нэг хараар гэдэг шиг. Тийм. Тийм л юм л да. Тэг ингээд сонин нөгөө би Википедиагаас мэдээлэл хайсан чинь Өмнөд Африк төрсөн юм. Тийм. Өмнөд Африк ч угаасаа нөгөө нэг Африк гэхэр хүмүүс хараарстай хүмүүс амьдардаг гэж боддог. Гэхдээ Өмнөд Африкт бол хараарстай хүмүүс бараг л юм байдаггүй. Багхгүй. Дандаа нөгөө Европоос суушиж очсон тийм хүмүүс байт юм л. За тэгээд Өмнөд Африкаас ээж над руу мөнгө шилжүүлэх боловч тэрийн заримдаа авч чадахгүй. Нэг удаа банкнд мөнгө авч чадаагүй дэ бухимдаад сэтгэл хөдлөлөө илэрхийлж буй үг үйлдэлийг миний ард зогсож байсан хүн анзаарч мэдээд надтай танилцлаа. Тэр эрхэм надад жүжигчин болж чаднаа гэх итгэл төрүүлж кино урлагт хөл тавихад минь тусалсан. Банкн дээр очив. Банк орё. За тэгээд анхны минь тоглосон дүрмийн ямар ч үг хэлдэггүй байж үлээ. Цонхгүй өрөөнд амьдарч. Цонхгүй өрөөнд амьдарч бусдын хийсэн талхыг хүртэл хулгайлахтаа тулж явсан би бүхэл чадлаараа хичээж байлаа. Ингээд 1997 онд Ал Пачино, Киану Ривзийн хамт Чөтгөрийн өмгөөлөгч кинонд дүр бүтээж амжилтын гараагаа эхэллээ. Чөтгөрийн хамгийн анхны кино юм байна л дээ. Би карьерийнхаа эхний он жилүүдэд аавынхаа өвглийн талаар автын ослоор насарсан гэж худлаа хэлдэг байсан. Бусд нь ойлгож магадгүй ч гэсэн ээж минь эр нөхрөө буудсан гэж хэлэх сэтгэл байсангүй. Гэтэл Оскарын шагнал авсны минь дараахан талигаач аавын дүүн ээжийг минь алуурчаан гэж зарласан. Тэрээр ах минь огт архитаар суудаггүй эхнэр охин хоёрынхоо төлөө ажиллаж амьдардаг байсан гэж номондоо хүртэл бичиж байлаа. Эгчийн маань ээжийг ингэ буруугаар бичсэн шүү дээ. Ахыгаа мөрөд нөгөө уцаар хэрдэг ах мөн л багтаад бол. Тийм нөгөө нэг аав чинь согтуу ирдээ шүү гэх. Тийм л. Харин намайг хизээч юм сэтгэгцтэй авсан гинтлээс үүдэлтэй өвчин тамлан зоож байв. Оскар авахтаа ч гэсэн ихч манаас аюу хэцүүлсэн юм тийм. Тэгтээ амар хэцүүлээ уусаас Оскар ямар киноор авсан бэл. Судлаа тэрийг. Тийм. Аав согтуурхаж ирээд ээж бит хоёрыг тамалдаг байсан өдрүүдийн нэгнээс л үүдсэн баг. Тэрхүү уйлагт бодол албадмал үйлдэлийн эмгэг оюун санааг булангартуулж орхино. Тиймээс би туйлын эмгэг цэгцдэс дараалалтай байх шаардлагатай болно. Заримдаа орондоо орсон хойнч өдрийн цагаар хүмүүс шүүгээ онгойлгож юмсын байрыг өөрчилж тавьсан санаанд орно. Ингээд түүнийг засаж янзлахгүй л унтаж чадахгүй. Энд чинь тэгтээ амар юм хэцүү шүү дээ. Одоо жишээлбэл юу гэдэг ингээл орондоо орохгүй хэвтэнгүүт яа нэрээ тэр юм байсан ш тэр тийм байсан гэд унтаж чадахгүй байх хүртэл хэмжээний ингэж стресстүүлсэн гэхээр айгу хэцүү. За тэгээд хүүхэд наснаасаа биеийн болон сэтгэл санааны хүнд дарамтанд орсноос болж хаяа нулимс орсчихдаг байв. Гэвч би өнгөрсөнд авсан шархаараа ирээдүгөө тодорхойлж тэрэндээ бууж өхийг огт хүсээгүй. Ээжийнхээ хэлснээр мөрөөдлөө хөөж өөрийгөө шинээр бүтээж чадсан. Цонхгүй өрөөний амьдралд баяртай гэж хэлээд эргэхдээ би сэтгэл дотроо ээжигээ чангаас чанга твж байсан билээ. За одоо энэ номын маань зорилго яг миний бодлоор л та. Ерөнхийдөө одоо нөгөө нэг хүмүүст нөгөө нэг зөв мессеж өгөхтэй бас нөгөө шантрахгүй байх одоо юу гэдэг сэтгэлийн хүчтэй альбад бас айгу ухаалгаар ханддаг тийм байгаасаа гэдэг юм мессеж өгөхийг хүсэж байгаа гэж би хувьдаа бодоод байгаа юм. Өөрөө юу гэж бодож байгаа юм. Үнтэй адилхан шүү дээ. Аха. Тий. Нэг жоохон нэг ийм болсон үедээ надад ч юм бас ингээд дэлгээ уншиж чадвал гоё байх. Тийм, эмарс үедээ. Тийм. Сая ихтэй ээж нь ингээд чи мөрөөдлөөд агаад яв гэж хэлж байгаа шүү дээ. Монголд яг тийм байх болов ер нь хаврах тий. Хэцүү шүү дээ. Нэг Монголын нийгэмч дандаа л нөгөө нэг хүүхдээ нөгөө юу гэдэг вэ? За одоо энэ маань нэг сар хүртэл болоод нэг сургуульд орчвол болоод за нэг ажилд орчвол болоод их сургууль гэл ингээ явддаг шүү дээ тий. Тийм нөгөө нийгмээсээ л болдог. Тэгээд дээрэс нөгөөс монголчин жижигхэн болохоор тэгээд явсан ч гэсэн ямар нэгэн байдлаар тий эргээл уулзна.
Тэнгүүд энэ хүмүүс маань амар юм бие даасан байдалтай. Тэнгүүд яг одоо ингээл жишээлбэл бие даажтаагүй одоо нөгөө юм энэ байдлыг нөгөө тэсвэрлэж чадаагүй, гарч чадаагүй зөндөө уран бүтээлчд байгалах л та. Хэрвээ яхаа цаашаа явсан бол айгүй бас алдартай болох боломжтой. Тэнгүүд ингээл нөгөө хүн болгоны нөгөө сэтгэлийн хүч одоо тийм юм хэрэгтэй юм шиг байж тээ. Тэгээд ямар ч байсан шантарч болохгүй тий. Юу ч тохиолдож байсан. Тэгээд Селинагийн нөгөө нэг тэр юу бас надад аюу таалагдлаа. Одоо өөрөө бас аюу хүнд өвчтэй. Тэгсэн хэрнээ бас тэрийг өөрөө өөртөө аюу амар тэмцэж штт те. Тэр сэтгэлийн хүч бол бас асар их таалагдлаа. Тэгээ хамгийн гол шалтгаан нь зүгээр нөгөө ээж те. Ээж ихэд л ээж миний төлөө ингэжсэн гэдэг байр суурь бол надад маш таалагдлаа. За тэгээд дараагийн дугаар оролцлаа. Баярлалаа.